Дэлхийн олон улсын эв санаанд дор бүтсэн, дархан улаа түшиж, түмэн олны өргөө гэр залгасан, туйш замаар хоёр хөрш улстайгаа холбогдчихдог, төвийн бүсийн тулгуур, амар амгалангийн бэлэгдэл, найрамдлын дархан хотоос мэд мэдэн даллаж байна. Үндэсний контентын үргэлжлэл 21,000 реалити шоу нэвтрүүлэг энэ хотын бараанд хараа голын ирэг дээр 4 дахь өглөөг угтаж байгаа нь энэ үлээ. Дархан улаан аймгийн Хонгорсом Гүнж ресортод байрлаж буй Солонгон аашдын өрөөнөөс энэ өглөөг эхлүүлцгээе. Сайхан амарлаа, сайхан амарсан уу? Үлсэгүй. Удаага жигэнцэн. Энэ натурал бод болохоор үн өөрөө боломжийн тэгээ өсөлт маш сайтай. За тэгээд идэхэд бас надад бол одоо амттай санагддаг. Будаа алга өөр ингэсэн амттай байдаг. Зүгээр л будааны амт биш байдаг. За ингээд 200 грамм будаага агшаагаад өчтөр хоол хийж идээд үлдсэн будаа маань энд байна. За энэгээр одоо юм хийнэ. Анхны өдрийн маань нөгөө махны шулааны банш хийснээс гаднах банш хуушуур хийснээс гадна дахиад ийм махны шулаа үлдсэн шүү дээ. Онигрээ хийнэ. Одоо нөгөө солонгосчууд нөгөө үдээ ингээл иддэг шүү дээ. Тэр шиг ингээд нөгөө ерөөсөө ямар ч газар нь байрлаж идэг ийм одоо будааны шандтай ороо мөг гэдэг юм уу. За энэ нөгөө миний 1000 төгрөгөөр 3 төмөс 1 лув авсан худалдаа авалт байгаа. Тэрнээс үлдсэн одоо энэгээр нь сайхан би чинь ногоот юу шарсан төмөстэй ногоотой шүлхийгээд идсэн. Нэг төмсөөр нь энэний 3-ны 1-ээр нь өчтөр өглөө өдрийн цайндаа болохоор нэг төмөс 3-ны бас нэг тал лувнгаараа зутаа игээд идсэн. Тэгээ өдөр навж бод идсэн. Одоо надаа ахиад нэг төмөс нэг одоо 3-ны 1 лув үлдсэн. Энийг одоо махан шандтайгаа энэ будаандаа ашиглана. Лувн хатуу ногоо учраас энийг ингэж жижигэлж нэлээд сайн хэрчиж байгаа. Тэгээ нөгөө нэг будаан дотроо шанзалж хийх учраас уян зөөлрүүлэх гээд төрүүлж одоо ингэж тосон дотор өнгийг хаяулж шарж ийн гэсэн үг. Нэг лувнгаар одоо 3 удаагийн хоолнд ашиглаж штэ. Би одоо миний хамгийн их гоё одоо мөрөөдөл бол зүгээр л зүлгэн дээр гэрэн бариад амьдрах юмсан гэдэг тий. Тэр өгчин тэр чигээрээ бүгдийг багтаасан философи байхгүй юу? Одоо би одоо тэр яг тэгж л одоо амьдрах гэж одоо бэлдэж байгаа. Зүлгэн лаграа бэлдэж юм. Сайхан гоё хүлэмжтэй тий. Гараал ногоогоо өөрөө тариал өөрөө ургуулаад идчихдэг 4 хөлөрлийг хүлэмжтэй. За тэгээ маш гоё зойртой тий. Хүнсний бүтээгдэхүүнүүдэд шинээр нь байлгадаг зойртой. Яг л одоо ингэж амьдрахыг хүсэж байна да. Зүгээр застан зам шиг амьдрал гэж хаана авах вэ? Тааж мэддэг, тавхан тамшааж иддэг, сарлан бүх байгаа ш гэдэг үг чинь зүгээр ч нэг гарааг байгаа шүү. Гол нь нөгөө яг ингэж нөгөө баг мөнгөнд багтааж юмхнаар юм болгоно гэдгийг бол урд нь бол юмхнаар юм хийн гэдгийг бол угаасаа ингэж мэддэг төлөвлөдөг байдаг та. Гэхдээ ингэ мөнгөнд баригдаж ингэж тооцож байж гисэнгүй. Ямар ч үсэн эхлээд дотор нь шанзын хийгээд хэлбэржүүлнэ. Энийг уг нь хөөрхөн хөвөлдөг юу байд юм л та. Хивээ мартчих зөвлөг. За гэхдээ авах вэ? Дөхүүлэл тусчи тий. За 4 дахь өдрөө бас ингээл амьдрахтаа хөрхий тий. Явж байна. Тэгээд одоо бас нэг юмаа хийж идэхгүй бол одоо орой бас нилээх ажилтай. Тийм учраас бас хоолоо хийж идэхгүй болохгүй нэг сайхан идчих аваад гарна. За тэгээд одоо миний уламжлалт хоол сайхан. Толгоогоо нэг үдээс нь толгоогоо гаргаад ирсэн. Одоо сайхан түрүүн гаргаад тавьчихсан байсан учраас гисчиж. Энийгээ сайхан чанаад одоо энэгээр ч одоо бас ингээд өнөөдөр маргааш хоёрыг барна шүү дээ. Сүүлчийн толгооны 4-ний 1. 4-ний 1 одоо ингээд сайхан. За миний бол толгоо бол өмнө гоё байна дөө гоё юм. Одоо ингээд бүр багтаж байж гэж юу хөө зүгээр. Санаанд багтаад юм уу, тогоонд багтаад байгаа юм уу? Дандаа оны толгоо шүл ууж яхаар те бас жоох ногоо байцаа авсан байгаа. Цоо байцаа авсан. Цоо байцаа маань бол шүлэнд бол гоё идэг. Гэтэ одоо бол мэдээж
ясаа чанчаа гаргаж шүлэнд нь бас ахаа жоохон өмнө бол би шүлээ аривжуулахгүйсэн. Одоо тэгэхээр энийг гой чанж гарч ирээд аривжуулна. Шүлийнхээ аривжуулаад бас нэг маргааш өглөө гэж нэг өдөр байгаа шүү дээ. Тэр өглөөнийхөө бас идчихээр 50 заах хонсоо олмоо 100 гэдгийг. Гэхдээ ер нь бол хамгийн ухаантун хоолоо үлддэг гэж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр маргааш өглөө энийг идэхийн тулд амьд явна гэж байгаа байхгүй юу? Монголчууд бол маш ухаантай гэж яасан бэ гэсэн чинь одоо хятад метод бол ингэдэг гинэ. Бусад орны хүмүүс байга дээр нийдгэдэг. Маргааш юу ч болоо гэдэг боддог гинэ. Тий өгчөж магадгүй гэж бодож байхгүй. Гэтэл манай монголчууд болохоор яаж юм тийм ээ? Маргааш би амьд явна гэдгийг мэддэг учраас хоолоо үлдээгээд өгдөө нийддэг гэж байгаа байхгүй юу? Тий. Нөгөө бас нөгөө талах барьсан шүү дээ би. Тэ? Талхны минь үлдэгдэл байгаа юм чинь бас ярихгүй араа. Талхаас ингээд боогоо тавьчихсан нараа ингээд янз нь. Жинхэнэ энэ чинь 7000 нөгөө бишээ 7 тэрбум ашигтай бактери дээр нь плюс нэмэх нь нөгөө юу байгаа шүү дээ. Гурлын өөрийнх нь бас нэ хүнд биетэй ашигтай одоо бактериуд байгаа. За ингээд бодохоор 7010 7 тэрбум 10 над шиг юм ийдсэн байхгүй хаа ер нь. Дэлхий дээр байхгүй хаа. Би одоо хизээч зүйлж яваагаа юм өрлөн бом дээр 3 ширхгийг бодлож аавна гэсэн бодохоор 3 ширхэг өрлөн бом дээр эдэн ширхэг мөсөн чихэр байгаа. Өө мөсөн чихэр 1 2 3 4 5. За би болохоор нэг байцаа авах гээд үтсэн чинь амар үнэтэй байлаа. Тэгэхээр би одоо энэ байцааны нэг гаданцын харалсан марс шиг хаяхгүй шүү дээ өдрөл. Эний ч бас хоолндоо одоо нэг гоё хоолндоо игээд идчихнэ. Тэгээ би энэ үлдснээр нь яах чинь вэхээр маргааш оройд ч юм уу гөлөвцийн маягаар Монгол байцаа авах чинь үнэхээр дийлэхгүй. Тэгэхээр гоё махнаас илүү гарна шүү дээ тий. Тэрийг гоё татаад амтлаад ингээ ороогоод ингэж ороогоод тэгээд гоё шараад энэ улаан лалтайгаа гоё амтлаад тэг орой идчихнэ. Ер нь бол нөгөө ямар ч хүнд боломж байдаг байхгүй юу? Тэр боломжоод ашигла. Би ер нь одоо жишээ нь ямар нэг юм одоо ингээд одоо мэдгүй амьдралд бас янз бүрийн тохиолдсон шүү дээ, тий. Хүн за нэг бүтлгүүддэг ч юм уу мөнгө болох юм бол би яах вэ гэж хүн боломж хайж хэлдэг шүү дээ. Яаж мөнгө болох вэ гэл. Тэгэхдээ хүмүүс болохоор одоо жишээ нь магадгүй лизингийн одоо тэг хүмүүс байдаг шүү дээ одоо. Лизингээд унцхад лизингийнхаа өөрийг төлж чадахгүй нэг хэсэг ингээд яхаа торгуулд ороход байдаг. Тэгэхэд хүн толгойн ажил хэлдэг шүү дээ. Хамгийн түр найз нойрдтны өөрийнх нь мөнгө зээлэх боломжтой хүнийг боддог шиг. Хэрвээ тэр лизинг биш одоо ингээд хээр байх юм бол хүн өсөж өгөх нь юу идэх вэ гэж бодно шүү дээ. Тэгэхээр тэр болгон ч боломж өөртөө боломж олохын тулд хайж байгаа байхгүй. Өөрөө бий болох шүү дээ. Одоо би жирийн үдээс бол ингээд хаяа шүү дээ. Одоо ингээд амар гоё үрцсэн нүртэл ингээд унгаачихгүй шиг энэ бол тий ингээд айлхаар томоор нь авч үлдчихэж шүү дээ. Оройныхаа хоолныхаа нөгөө бас боломжийг харж үлдсэн байхгүй. Тий ер нь бол ногоон цай чи хүний бид бас ашиг тусдаа л да. Тэгээд латте хэлбэрээр жоохон өтгөн хэлбэртэй уухаар чи мэдээж бас жоохон үл дарна. Ер нь бол тэгээ би болохоор ер нь хэд одоо нөгөө дархлаагаа тий дархлаа дэмжих юм бол одоо би жинжертэйгээ уучлах юм байна. Арай зөөлмгөл энэ латтегаа уучлах юм байна. За тэгээд өшөө жоохон тий ингээд жоохон чиг мигтэй бол одоо энэ зүгийн болтойгоо уугаад бас. Гэтэ би одоо алийг нууддаг юм бэлээ. Өглөө болж байгаа юм зүгийн болтойг нь уучих. Тий зүгийн бол цагаан гатагаа уучих. За энэ ч одоо хажил талаа задалдаг. Оо энэ хажуу талаа задалдаг юм шиг болно. Энэ цагт 25 дугаар сууг телевизийн нэгэн боломж нь бидний хамтран ажиллагч, ивент тэтгэгч байгууллагууд билээ. Тэд бидний оролцогчдод ч боломж нь болж өдөр тутамдаа тусаа хүргэж байна. Үүний нэг нь альтер ургамлын тосоор хүнсний хэрэглээгээ баяжуулж, цагаан гаатай матча латте ууж дархлаагаа дэмжихээс гадна өтгөн сайхан найрлагддаг учраас үл даачих хэмжээнд ч хүрч байна. Макси Про ашигтай бактериар энэ биеэ цэнэглэж хийх хоолооч баяжуулчихж байна. Байгальд ирсэн ч бараахгүйгээд Nature Republic-ийн гоо сайхны ээж бүрдэл бүтээгдэхүүн манай оролцогчдын царайг уулмал гэрэлтүүлж хийж байна. Эцэст нь манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр худалдаа хөгжлийн банк ажиллаж өдөр тутмын худалдан авалтуудыг уулмал хялбар болгочихж байна. Сануулхад Эйнштейн болон Леди Гартууд нь элдв урамшуулал буцаан олголтоор баялаг юм билээ. Даанч манай шоуны дүрмд харштул манай хоёрын урамшуулалд нь хамрагдахгүй л дээ. Хэрэг болдогсон бол мөнгөө үүрэх биш өсгөөд гарах байлаа.
Бидний уран бүтээлийг дэмжин ажиллаж байгаа та бүхэндээ гүнээ талархъя. Сая би яг энийг угааж хоорондоо бас нэг ёнк гэх нэг бодол орлоо. Яасан бэ гэхээр юу яаж болох юм бэ штэ. Би одоо энэ навчнаас одоо ногооноос бас өчигдөр нэг дарсан хүмүүл байгаа штэ. Гэтэ дөрөв энэ ч бас кимчиж болдог байсан юм чинь хүмүүлтэйгээ холжих юм бол бас аюу гоё болох юм байна. Тэ? Тэгээ хоолндоо их юм бол бүр гоё болох юм байна. Тэгэхээр зэрэг би ер нь бол дурший. Тэгэхээр энийг би хямдхан авсан юм чинь маргаас бас боломжийг хямдхан авч болох гэдэг. Өөрөөсөө харамдаад нарийн даатна гэж юу байдгийг тийм ээ. Гэтэ тэгвэл хоол болох юм чинь би дарсан ногоон дээр хийлээ. Ер нь ингээд сайхан ингээд за энийг би угаацсан байгаа манайхаа. Тэгээ одоо энэ дотор хийгээд нөгөө юутайгаа холчих. За аяг жоохон гिचүү байгаа манайх. Энэ чинь ингээл энэ бол тэгэл манайх гоё боллоо шүү. Ийм бодох гэжтэй. Энэ минийгаа өөрлөө авч хийж штэ. Тэ мэ? За энэ бол айгүй гоё болох юм байна. Суши тогооч Мико боломжуудаа гал тогоонд бүтээж өөрийн амьдралаа зурж яваа. Харин энэ 10 хоногийн хугацаанд түүний боломж 21,000 төгрөг болж байна. Жижиг томоос үл хамаарч үүнийг ашиглаж чадвал боломж нь томорч амжилт ирэх нь тодорхой. Тэгээ эн чинь ингээ харахаар чи нэг өөрхөн уул шиг үү. Тэгээ уулын дотор чи айгүй гоё юм нөгөө алт малт янз бүрийн байдаг үстэй. Би одоо энийг монгол нэр өгөх юм бол одоо юу гэдэг юм бэ? Шидэт цагаан уул гэдэг нэр өгд юм уу? Өглөө бол нөгөө айгүй идэх аппетит нөгөө шүлээ уугаад өглөө бол би нэлийн нөгөө ходоо тоохолцод сэрдэг болохоор маш их одоо идэхийг хүсэж байна. За ингээд 21,000 reality show-ныхаа 4-р өдрийн өглөө. Тэ? Өглөөний цайндаа зориулж миний өгсөн нэр за шидэт цагаан уул гэдэг. За ийм гоё будааны шанцтай будаагаа бэлтлээ. Энэ дотор хамт бол үнэхээр nice байгаа. Тэгээ би өчигдрийн 1000 төгрөгийн худалдаа авалтаараа авсан будаагаа. За уржигдрийн лавнгийнхаа үлдэгдэл хамгийн ихний өдрийнхөө ясны мүлж үртгийг хамт хийсэн байгаа. Одоо ингээд надаа ийм лав үлдсэн. Энэ чинь ч бас ингээ гоё хоолнд дөнгө оруулаад хийчин. Шүлэнд их гоё. Ер нь юм дөнгө орчин. Тэгээ ахаад ийм шанс үлдсэн байгаа. Энийг бас харж байна уу? Би бол одоо өглөөний цайндаа бол энийг нэгийг идэхэд л гоё үл даачна. Тэгээд өдөр ингээ боогоод аваа явчихна. Маш гоё ингээ нөгөө уул талгадан дунд манайх ч үндэсний баялагтай улс шүү дээ тий газар. Тийм бол хүнсэн дотор ч гэсэндээ баялагийг нөөж болох юм байна. Ингээд шидэт хүнсээ идья. Намайг тэтгэх нандин сайхан хүнс минь чамайг шүтэж иднэ. Ай. Энэ байгалийн хишигтэй зогтсон энэ амт. Гоё. Энэ бүр сэргээ шамт байсан биш үү? За ингээд ажилдаа гарцгаая. Үзэсгэлэнт энэ бүсгүйг ажваас солонгийн өнгө гэрэлтэн цацарна. Үнэн мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцэг санаанд буухын зур солонгон аштын өвдөс шидээг үзүүлж цагаан уул бүтсэн нэгэн түүх энэ билээ. Усуудсан байна. Би бас их энэ аяган дотор тань харж байна. Аяган дотор юу харж байна вэ? Хэн хэнэн л боломжоо хайж шидээг үзүүлж байна. Байгаль дэлхийч хишиг буйнаа харамгүй хайрлжээ. Хүн чинь өсгөр өлөн нүдтэй болдог гэж үний юм байна. Энэ юу вэ гэхээр чацраг нөхгүй. За энэ хараа. Нэг 3 өр байгаа шүү дээ. 3 өрийн өвтөн гэж байгаа шүү дээ. 3 өрийн цай, 3 жаргад. Тэгээд энэ бол чацраг нь л та. Гэхдээ зулзан боловсроогүй шатсан. Тэгээд тийм учраас хамаагүй түгөөгүй. Зүгээр яах бас саваагүйтэй тийм ээ бэлгэлийн чанартаагаар бодоод бас гэхдээ яг энэ матча цайн дээр бас ингээд хойлоо дуучна. Энийг бол ингээд хамтдаа дуугаж болно. Навчин ч гэсэн одоо хамтдаа хатаагаад дуугаж болно. Хэрвээ энэ дотор би овон байсан бол шүү дээ. Энэ 5 салаамадаа энэ бүгднгийн түгээр би нэрээ энэ хүмүүд идэгч хатаач. Хатаагаад уур нүдний нумтглаа гурил шиг болгоод гурил зурхтаа хийх юм бол тэгэл би зүгээр л тансаг шүү дээ. Яг угаасаа ингээд чихэрлэг мэхэрлэг юм хэрэглээд манай энэ бас витамин бас надаа ундаа ус жуус байгаа болохоор бас нэг глюкоза бас нэг бага хэмжээгээр аваад байна л та би.
тий. Тэр бас нэг ядарч үлдэх гайгүй. Дээр нь энэ сайхан ивент зэгчийн минь цайнууд байгаад байна. За тэгээд манай Maxi Pro байна. Оройн нүүрэ янз нүүрэний арьс ядрууд одоо арьсын минь бас ангаадаг тийм ээ. Сайхан амраадаг. Nature Republic шүү. Paprika гэж авчих. Тэгээ энэ минь байгаа болохоор яс сайхан байна уу. За одоо би дөрөвдүгээр онд ч юм биш те. Амьдрал бол буцаж штэ бас 4 хоногийн дотор. За миний тос алж байна. Шүлт буцаж байна. За нэг хийгээд үзье. Оо nice. Энэ бас хайгуу дажгүй тос биш шүү. Сайн тос биш шүү. Тийм. Яс насаараа эргээд нөгөө юм хайраад байгаа штэ те. Ууршилт нь бага юм байна. Өндөр температур шатдаг нь болохоор ардж штэ. Сая ярианд жоохон зарим нь жоохон түлээ ичл авах гэж байгаад. За хоёр. Одоо энэ ч аяар бүгд ингэж бүжиглээд будааш болгочихно. Тийм ээ. Энд чинь ингээд ерөнхийдөө чипс болчихлоо шүү дээ. Арай одоо бууз даа болохоор айд болохоор голдуу мах голдуу тэ юм аавдэн. Энэгээр арай буузаа хийн. Одоо өөрийнхөө шүлтөө олонд бол энэ үлдсэн юмудаа сайхан шичээд энэ чихээс та сайхан ингээл бүгдийн сайхан нэг хүнд бол хангалттай штэ. Болчихоо. Яа сайхан ингээл шүлтөө олно. Яа сайхан. Пансаг идэж байгаа штэ. Тэгээд нэг гоё хүмүүднээс талхан дээр тавьчихлаа. За химбэ. Хоньны сайхан хуухтай толгойг ялж чансан шүлгэн дээр нь үлээ. Ногоотой. Гомтой шүлэг хийж. Тэр бол угаасаа тас шүү дээ. Тэгээ талхтай. Өчигдөр хамгийн гол нь шүүн түүгээ явуулсан дамаараа явахдаа түүдийн мөнгөд бодсон малцсан. Гэхдээ Эрдэнтээр очсон чи яасан гэж гişүүн. Килограмм 5000 гэж авсан. Зүгээр урагдаг юм яах вэ? Залхуун тэгэл тэ мөнгөтэй залхуун боломжтой нь авна дээ. Арай залхууг ингэ зарж штэ. Бас болж л байна тэ. Тийм боломжтой хайж байна. Амьдрал харгаа олж байна. Байгалийн баялаг үнгүү. Яг уу жоохон явна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ивент итгэгч эрүүл аз жаргалтай гэр бүлийн хэрэглээ Maxi Pro. May thy knife chip and shatter. Бадо. Сэмэнэ үү? UB комедигийн Батамон уу? Тийм ээ, Батан. Та сэмэнэ үү? Худалдаа хөгжлийн банкны маркетингаас ирж байгаа маа. Танд хамтран ажиллах санал тавих гээд. Сайн байна уу? Хамтран ажиллах боломжтой. Та манай Einstein картны хэрэглэгч болох санал тавьж байгаа маа. Би ч Einstein карт хэрэглэгчтэй. Манай Einstein картны кэшбэкийн сурчлагын тоглох боломжтой байгаа. Манайхаар Таныг тоглох саналтай байгаа. Тоглоно. Та өнөөдөр ирэх боломж байгаа юу? Танилцсаа байгаа лу? Өнөөдөр гадаа чи ирсэн байна. За ажиллахаа байна. Та Einstein картаараа Amazon, Netflix, Spotify, Steam болон Taobao сайтуудаас худалдаа авалтыг тутамд 10% кэшбэктэй.
10%, 10%, 10%. Мэ буцаагаад 10% ав. Энэ бол Эйнштейн карт. Болчихно. За эхлэе. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Bubbly, healthy and fun. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Матча латте. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэсвэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хадгалт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэгжилж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Matcha ginger latte. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Ивент тэтгэгч дархлаа дэмжиж зүрх дулаацуулна. Ginger latte. Би бол ингээд Монголын 65 компани маркетингийг хийдэг. За өнөөдрийн үйл ажиллагаанд бол миний одоо өнөөдөр төлөвлөгдсөн байсан лайв бол Дархан хотоос одоо мэдчилж байгаа. За ингээд лайв хийх гэ байж гэн. За энэ лайв бол их утга учиртай лайв байгаа. За энэ ард харагдаж байгаа энэ 300 гэд машиныг Азтанд Азтан шалгаруулж өхөр болж байгаа ийм 300 машины идэвхжүүлэлтийн лайв хийгдэх гэж байна. За мэдээ сайхан голын ирэг дээр ногоон ширгэн дээр ирсэн учраас энэ сайхан ногоон загчин дээлээ өмсөж ирсэн учраас бас эдээ ондныхаа дээжийг өргөн барья гэж бодож байгаа. Мэдээж одоо 21,000 реалити шоу учраас амсахгүйгээр бусдыгаа дайлна. За тэгээ бас төмөө олно хүндэтгээ сайхан цайс үнийхээ дээжийг дээжлэнгээ. За өөрийнхөө хүргэх мэдээллийг хүргэнэ. Тэгээ энэ дээл хувцс гэдэг бол жаягаараа өмсөх ёстой. За энэ дээлийг бол би бол өвч бүрэн өмсөх дуртай. Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, за энэ дунд бүс, за дэвжих төрийн дээл, за тулах төрийн гутал. За ингэж гоё өвч бүрэн өмсөж, за эдэлж хэрэглэх дуртай. За энэ хүү хувцсыг маань бас ард түмэн маань хараад сонирхож байгаа. Энэ бол миний мөх цэцэг гээд Ховд аймгийн Алтай сумын шавийн маань уралсан. За загчин дээл байгаа. Энэ загчин дээл бол баруун Монгол ардын одоо заргаан алддгүй загчин түмэн гэдэг алдартай одоо зон олны хөдөлмөрч зон олны үндэсний хувцс байгаа. Ясны хувцс байгаа. Тэгээд энэ дээлээрээ өнөөдөр гангарж байна. За мөн дээрээс нь төмөө олныгоо хүндэтгэж одоо энэ дээлээ өмсөж лайв хийхээр бэлдэж байгаа. Захин орчин одоо монголчуудын хувьд өөрийгөө харуулах, бусдад үнэлэгдэж, хүндлэгдэх нэг том талбар болжээ. Энэ орчинд та хэн байх нь, таны хийж хэрэгжүүлж байгаа ажил бусдад хэрхэн нөлөөж байгаагаар харагдана. Үүнээс л нөлөөлөгч буюу инфлюенсер гэх хэрхмүүд гардаг үзье. Солонгой хаашны хувьд нүүр номын талбар дээрх Монголын том төлөөллийн нэг юм. Түүний хийсэн бүтээсэн зүйлс бусдад тэр хэмжээгээр үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэжээ. Хэрв та нисч чадахгүй бол гүйж чадахгүй бол алхаж чадахгүй бол мөлөх. Ямар ч тохиолдолд та үргэлж урагшлах хэрэгтэй. Мартин Лютер Кинг.
За би одоо энэ газараас дасан зогцоод одоо 4 өдрийн нүрийг үзэж явна. Тэгээд энэ байх хугацаанд бас энэ сайхан найзтайгаа танилцаад манай найзаас Амраа гэдэг. Тэгээд энэ амралтын газар хамаг бор шар бүх ажлыг хийдэг. Тэгээд их сайхан залуу байгаа. Бид хоёр сайхан танилцсан. Тэгээд манай найзтай он жоо хоол дайд гэсэн боловч анч нэвтрүүлгийн журмаар бол болохгүй. Тэгээ би яг бас хашаанаасаа гарч итгэж хөө. Тэр одоо нөгөө хотод очихоор 4 хамтаа байшинд байгаад иддэг тий. Тэгээ гараад машин дотор явдаг. Тэгээ алхаа явахаараа чихэрдэж явдаг байхгүй бид нар чинь. Тэгээ одоо энэ гоё ийм сайхан агаартай манай энд гоё агаар сайхан гоё байна. Эрүүл агаар ямар ч утаа байхгүй. Хөөс юу байхгүй юу? Одоо энэ ч мал идэх юм бол байна. Хүн идэх юм байна уу? За хүн идэх юм уу? Байгаа. Гэтэ яг хашаан дотор бол хүмүүс бол зөндөө нөө сайхан. Янз юм байна. Тий. Гэхдээ юу байдаг юм уу? Энэ нэг айраг гэдэг ургамлаад гişүүн гэдэг. Тий. Тэр энэ хавар байхгүй юу? Тэр энэ хавар одоохондоо байхгүй. Гол дагуул байгаа тий. Манай гол тэр харагдчихэ. Сайхан цэлигээл. Тийм ээ. Энэ чинь харааг бол. Харааг бол гэдэг. За. Харааг бол гэдэг газар. Энэ олон жил хизээж хайрцагт баригдаж альва хоолыг хийж байсангүй. Ахлах тоогч Микогийн нэг давуу тал нь энэ юм. Гэвчинуудад хайрцагнаасаа сагаж хашаанаасаа гарсан боловч туусыг ис олов. Гүнж resort орчмын баялагын судалгаа ийн төгсөв. За сая хашаанаасаа гарлаа. Тэгэхээр хашаанаагаар сэтгэхийг гэсэн чинь санаа нэгцэнгүү гэдэг шиг. Ямар ч нэг би бас гişүүн урмал байна уугүй харлаа. Тэгээ өөр бас дийсвэл тэрлэг сонгон мангар зангар байна уу гэж харсан. Байхгүй байна. Тэгээд сайхан найзтайгаа жоохон буу халаал амьдрал хөөрөлдөөл. Тэгэл ирлээ да. Одоо тэгээд мэдээж одоо нөгөө хүнсээ аавна. Тэр одгүй байсан бол одоо өдид тэртээ юм тоглож явах уу гэдэг. Мөсгний ард байж байгаа шүү дээ. 8 доттой би. Ер нь гайгүй. Ер нь бол бас зах зээлийн үед бас ганцхан 8 ээж явсан. Тийм ээ. Янз бүрийн үдэж явсаа гэж явсан. Өгөхөөс бусдыг үзлээ гэдэг шиг. Ер нь бол одоо залуучуудын эхлэх цаг үе болсон. Ер нь бол бидний үеийн хүмүүс залуучуудаас суртаад тэрэн дээрс нь тулгуурлаад одоо бас жоохон залуу сэтгэлгээтэй ажиллах хэрэгтэй болов. Одоо бол хүнийг загнаад зандраад байдаг үе бол өнгөрцөн. Аль болохоор хүнийг цаашааж урамшуулдаг, алдаа оноог нь хилдэг. За тийм зарчмаар л явал ер нь арай л дээр юм болов гэж боддог шүү дээ. Та хэдийгээр бас нэг үзэх юмтай тий нүд баясгах, бас нэгийг бодож хоёрыг тунгаах нэг тийм бодрол төрүүлэхээр хичээж байгаа. Тийм учраас бид хоёрын одоо энэ 10 хоногийн хугацаанд 21,000 төгрөгөөр амьдарч байгаа энэ үйл явцын маань бас хүндэтгэж тий сайхан ерөөлийн үгээ хайрлаарай. Бид хоёр ч хуйлаа л тий гэр гэртээ нэг нь ээж нэг нь аав тий айл гэрийн бас нэг амьдралын бас ноён нуруунууд явж байгаа шүү дээ. Тийм учраас энэ одоо амьдралынхаа цаг хугацаанаас ингээд зориулж та нартай зориулж контент бүтээж байгаа 21,000 реалити шоу 25 дугаар сувгтай хамтран бүтээж байгаа учраас та нар маань бас сайхан тий гоё үгсээ хайрлаарай. Гоё урам өгөөрэй л гэж одоо хэлье да. Одоо ингээд ерөнхийдөө бол 4 өдөр дээр явж гин. Одоо ер нь талдаа орлоо шүү. Бид хоёр тэгээд хоёр талаасаа бас үзэгч олноо хүндэтгээд бас нэг уйдаагаагүй ахал гэж бодож байна. Тэмцэгч чанартай хүн, манлайлагч чанартай хүн тэр болгон одоо амьдрал дээр төрөөд авахгүй ш. Тэрийг дааж амьдрна гэдэг чинь байна. Одоо хизээч бууж өгдөггүй мөн чанар гэдэг чинь бүх юмыг тооцоолж одоо тий сайн муу эрсдэл бүх зүйлийг даван туулаад тэндээсээ босож ирж байгаа байхгүй. Тийм учраас энэ л мөн чанар одоо хамгийн чухал. Энэ чанар хүн болгонд хүн чинь нэг алдна, хоёр алдна тэгээ бүр залхаад бүр ингээд унцдаг шүү дээ, тий. Би бол тийм байхгүй. Цагаан уул маань. Монгол нэр үг гэхээр л одоо цагаан уул гэдэг нэр өгчлөө. Энэ яв далайн байцаа байсан бол ингээд бас бүтэн ороогоод ч юм уу туузаар хайчлаад одоо ер нь тэгэл анигри гэдэг юм болно л доо. Японы одоо Буданы амталсан Будаа гэдэг юм. Тэгэхээр одоо өнөөдөр бол би хангалттай энэгээр ингээд орой гэртээ хоолоо идтлээ залгаж. Амжилтсан баярлалаа. Өргөн боостэй.
Хэлбэр төрс мөрс үржил. Үргэлж өөдөө харж, урагш тэмүүлж байдаг тэмцэгч чанар нь түүнийг өнөөдрийн солонгон аашд болгожээ. Бусдыг манлайлан тэр хэрээр хайр хүндэтгэл дааж явна гэдэг өөрөө том даваа юм да. Энэ үед манай ахлах тогооч өөрийн хүч чадлыг сорж явна. Тогооч хүний нарийн мянцсан ухааныг рестораны ширээн дээрх тавгуулсан хоолноос харцгаая. Энэ удаад бид харж тэр үнэрлэх болно. Хараад бол хоолны мэдээд амтлагчийн хэлэхэд бас нэг өөр тийм ээ. Нүдөө бооцсон зөвхөн хамартаа итгэнэхээр хамраараа харддаг бол сайхан л байна гэдэг шиг. Гэхдээ за зүгээр хамаагүй шүү дээ. За ямар ч чинь шаазан тавг бол биш байна. Энд чинь үнэрт нь даав үнэртэй тах. Нэр кандес нь унтраамар юм шиг халуун бол мөн үү? Тав болоо. За одоо үнэрт чинь. Яа. Энэ за сонгон бол байна. Нэг эсгэлэн соус. Энэ хуурсан л хоол 2 дугаар бол л даа гэж. 2 дугаар бол махт байна. Хоньны мах. За хоньны мах. Энэ хоньны махтал хуурах юм шиг байна. Тэгээд хачин за сонгон байна, чинжүү гэж магадгүй юм байна. Ямар ч сан энэ мах хоньны мах уу одоо яа хоньны мах байна энэ бол нөгөө ургамлаар нь хийгээгүй юм шиг шүү. Нунтгаар хийсэн юм шиг шүү. Энэ дахиа байна. Дахиа бол байна. Гэхдээ дахиан дээр бас ахаад хачир байна. За тэгээд эрүүгээрээ бас энэ хавьд ингээ халууд өгч юм л да. Энэ ингээд энэгээр ийшээ болохоор жоохон хүүтэн байна л да. За тэгээд дахианы хажууд энэ салаад байж магадгүй юм байна. Салаадных нь сүмсийг одоо сайн хийж мэдэхгүй байна. Нэг дахианы махных нь ууранд нь дарагдаад байна. Гэхдээ нүдээр харцуулж шал өөр. Гэхдээ хуур өндөгтөө нөгөө бүрмэлж үлээ удаа өндөгтөө нэг юм энэ нөгөө станд хийдэг штэ тэ амталсан будаатай өндөгний хурцмалтай ч юм уу нэг юм хажуудаа жоохон махтай тийм хоол байж магад. Бас хэцүү юм байна уу? Нүдээр харуул шал өөр штэ тийм ээ. Нүдээр хараад үнэрээр одоо орчноо мэдрээд явуулах юм хүн бас нэг давхар мэдрэхгүй ажил. Хүн одоо эндээ би тархиад атгаад байна штэ энэ хоёр нөхөндөө. Тийм ээ. Хоёр зихрээ ингээ дарцсан. Ямар амар гिच үнэртэй араас нь мах үнэртэй ч байгаа юм шиг. За энэ харин яста толгой эргүүлж шүү. За гिचүүл амар тод үнэрч чинь нөгөө энэ нөгөө хажууд нь яста хачраад салаад байж магадгүй мань яста. Ямар ч нэг ногоон салаад энэ гिचтэй юм байна. Тэгээд дахиа юм уу одоо юу юм бэ? Гахаа юм. За дахиа гахааны нэг л байх шиг байж тээ. За болно. За болно. Ширээний л үнэтэй. Ширээд үнэтэй энэ нөгөө ачураар арчиж ширээ өгдөг шүү дээ. Үүнээс өөр яаж үнэрлэх вүлээ? Ингээд ширээ ямар үнэртэй байдг юм бол? За энэ бол халуун юм бол байхгүй байна ямар ч. Гэтэл ширээний үнэр нөөтэй ачуурны нөгөө ачаад тавьсан. Яа. Тийм аа ширээний үнэр. За баярлалаа. Чинжүү бол амар үнэрсэн байхгүй. Махны үнэр бол энэ тийм байна. Онны махыг бол нэг таах баха. Дахиад гэдгийг бас хайс. Өндөр будаа гэдэг юм хэлсэн. Тэгсэн үү? Надад яг ингэж тавьсан те түрүүн. Тийм байна те. Тэнгүүд амар ингээд юу гадсан баха. Ингээд яг энэ хавьд ирэнгууд халууд өгөөд ийшээ явахаар нэг байхгүй юм шиг ингээд. Хоолны газарт хоол үнэрлэж явсан болохоос ширээ үнэрлэж явсангүй. Харин ахлах тогооч Мико рестораны гаалтгаа танхимдах ширээгээд бүгдийг нь яг таг мэддэг бол та. Арчсан ширээ хүртэл үнэрлэж чадсан түүний хувьд өнөөдрийн даалгавар 110% биелэгдлээ. Хоньны шулааны яс авъя. Хоосон яс энэ. За. Би одоо энэ ямар ч үнэгүй хаягдaltaй гэж юм л да. Би нэг 300 төгрөгөөр авчиж болно өстэй. Хоосон яс хаях юм чи. Харин ямар ч байсан хайж байгааг нь харуулсан юм чинь одоо баг малынхаа ясыг авна. Энэ бүх яс зүгээр л хаягдаг гэж бодохоор хайран.
Хайран гэсний учир 21,000 реалити шоуны энэ дугаар хүртэл хийгдсэн олон амтд цоогийг энэ яснаас гаргасан болохоор тэр. Та үүнтэй санал нийлэх үү? За түрүүчийн удаа бол би үхрийн яс авсан байсан. Үхрийн ясаараа одоо бараг 10 чонхоор надад бол тий боломж байгаа. Гэхдээ бас би ингээд олон талаас нь харуулахыг хүсэж байна л да. Үхрийн одоо ясаар бас амьдарч болж байна. Шулааны ясыг тэгвэл хоньны одоо ингээд шулааны бүтэн ясаар тий ингээ гадаа ингээ хаягддаг ясыг бас баг малын ясыг яаж ашиглаж болдго юм бэ тий. Түүнээс юу гарч болдго юм бэ гэдгийг би бас харуулахыг одоо олон түмэндээ хүргэхийг хүсэж байгаа. За мөн дээрээс нь одоо энэ бол ингээ хаягдж байгаа. Гэхдээ 21,000 реалити шоу хүнээс үнгүй юм авч болохгүй гэсэн учраас 100 төгрөгөөр өсөн ч яах вэ гэж л байна л да. Тэгэхээр би бол одоо 300 төгрөгөөр намайг ав гэсэн учраас би одоо 300 төгрөгөөр энэ хаягдах гэж байгаа ясыг өөрөө сайн дураараа өөрөө авч яваад тэгээ борлуулад байгаль дээлтэйгээр одоо ингээд чанаж болгоод ясыг одоо байгаль шингэх хэмжээнд олтно. Одоо үүрээ шингэх хэмжээнд олтно болгоно. Энэ одоо яагаад шулж байгаа гэвэл магадгүй бар, ресторан тий хоолны газрууд бол ажлаа хөнгөвчлөх зорилгоор одоо бүтэн шулааны цул махнуудыг авдаг. Тэгэнгүүт одоо энэ яс нь бол тэр чигээр хаягдаж үлддэг байхгүй юу. Тэгэхээр цамаан байна уу манайхаа? Юу цамаан гэж ерөөсөө юм олж харах нүдгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо би энэ одоо ясыг яаж амьдруулахыг та бүхэндээ одоо харуулна. Тэгээ одоо бол би үнэхээр супер хоол хийнэ. Одоо хотод одоо миний хэрэглээний одоо ийм арцаар те өргөн хэрэглээний сүлжээний газрууд бензин колонк бүх газраар явхад энэ худалдаа өслийн энэ банкны карт дандаа хуримтлал үүсгдэг. Баярлалаа, маш их баярлалаа. Шинэ хоньны яс гэдэг зүйл бол тэр чигээрээ шимшүүлт учраас би бол хэдэн төгрөгөөр ч авах байсан. Тэгээ энэ хамгийн гол нь хаягдчаа гэж бодохоор надад гол харлаад идэг байхгүй юу. Тийм учраас би энэ гоё нандин бүтээгдэхүүнийг яаж гоё үн цэнд хүргэж болдго юм бэ гэдгийг энэ нэвтрүүлгээр харуулахыг хүссэн зорьсон учраас одоо өнөөдрийнхөө зориуд худалдаа авалтыг хоньны шулааны ясаараа сонгосон байгаа. Баялагийг олж хардаг нүдтэй, түүнийг бүтээдэг гартай, 21,000 шоунд олцтой, солонгон аштын өвдөстэй, ийм л нэгэн өдөр болох шинжтэй, хаягдлыг баялаг болгоход энэ бол хангалттай. За хүмүүс намайг энэ гурилыг одоо яагаад ингэж савлгаанаас нь гадуур аваад байгаа вэ гэж бодож иж магадгүй. Энэ болохоор тээвэрлэлтийн үйл явцад ямар ч бараа бүтээгдэхүүнд бол задрал эвдрэл гэмтэл гардаг. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг бол би зах зээлийнх нь ханшаар хувааж авж байгаа. Нэвтрүүлэг дуустал би энэ килограмм гурилаа өөрөө дуусгах чинь худалдаа аваад дуусчих гэж би одоо бол өөрөө хувьдаа тооцоолсон. Мөн дээрээс нь зах зээлийн ханшийг нь бол буулгалгүйгээр би авж байгаа. 200 грамм гурилаа наа. Бидний ямар үнэтэй? 2-300. За яг надаа үржүүлчих үнээр нь үржүүлчих. Тэгээд 465 төгрөг. Өмнө нь би чинь 400 грамм гурил авсан. Одоо 400 грамм байгаа. Тэнд үлдсэн. Тэрийг би одоо нэвтрүүлгийнхээ 6 хоногийн хугацаанд авна. Гурилах түүний удаах сонголт болж байна. Монголчуудын хамгийн өргөн хэрэгэлдэг гол нэрийн бүтээгдэхүүн бол Улаанбаатарын гурил үлээ. Бүх хүмүүс бостой байна тий. Энийг үйлчлүүлэхэд айгүй амар байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ бас худалдаа үйлчлийн банкаас боснуудаа тараасан байгаа учраас бид нар бас ингээ картаар үйлчлүүлэхэд айгүй амар байгаа байхгүй юу? За, маш их баярлалаа. Амьдраад л байгаа шүү би. Турж ийн үү, тураагүй байна уу? За, ингээд гурилаа авлаа. За одоо үлдэгдэл мөнгөөр юм авнаа. 1000 төгрөгөөр би ийм хүнд юм авсан чи хардаа өргөж үдтэй. Тийм. Дараа нэвтрүүлэг дээр үзээрэй за. Нэг л том цүнхч ирсэн жижигхэн худалдан авалт хийсэн хүн. Гэхдээ өнөөдрийн дугаарт энэ цүнхэнд өөрчил байна. За одоо энэ бөөний төвөөр л явна шүү дээ. Угаасаа 1000 төгрөгтэй хүн чинь. Одоо надаа шүү дээ. 235 төгрөг л байгаа. Тэрэндээ төмөс авна гэсэн үг. За тэгээд нэг төмс авчи. 235 төгрөнд. Гэхдээ нэг ийм бутархаа ийм хумс дангаараа задарсан юм байна уу? Тэгээд төмсөн дээр нэг хумс аваад тэгээд харуулчихгүй. Хилэн ер нь хэд юм бас харимс. Энд чинь зөвхөн хилэр биш бодлоор 2500 юм уу? За. Яг шишгээр юм ингээд. За 250 12 маа. Улаан ногоо наачлаа гэж. За чи ингээ 54-нд цармис авч байгаа юм уу? Ямар үнэтэй юм. За болно. Баярлалаа. Наачсан 6 маа. За маш их баярлалаа. Зөндөө их баярлалаа. Байзаарай.
Манай оролцогч нэг зүйл мартчих шиг л болох юм да. Оо хүүдий. Хүүшээ яана мөнгө өгөх мартсан нөгөө торгуулна ч гинөө юу сая нөгөө Хэнийгнээс үнэгүй хүнсний бүтээгдэхүүн авч болохгүй. Эргэж санаагүй бол тэр өнөөдөр 6,000 төгрөгөөр торгуулах дүрмтэйг манай үзэгчид мэднэ. баярлалаа. За. За миний төлөвлөгөө одоо миний ирээдүйн амьдрал энд л явж шүү дээ одоо. Нөгөө дансныхаа өрөөнд дансныхаа хэрээр тийчнэ гэдэг чинь. За орё та. Хүнчлийнхөө хэрээр хөлөөж иж дансныхаа хэрээр дайвар авнаа. Хүүшээ энэ юу ингээд нохоны ол юм уу те? Энэ шир бахууч. Эдлэг дотор өөх шимж байгаа юм те? Онны эдлэг шимж. За шимжтэй л авч те? Ой шүү. Шимжтэй нөгөө. Үнэн нь идэм бэ хамгийн гол нь? Үнэн нь идэм бэ? Үнэн ингээд шимжтэй нь 2000. Нэгийг үү хоёрыг үү? Нэгийг үү? Нэг илгэл аавна. 2000-аар авч байгаа юм байна. 2000-аас Тэ. Ой шүү. Нэр. Нэг. За. 2000 төгрөгөөр авч байгаа та итгэвтэй байна уу? Зүгээр шүү дээ те. Амьдрал байна шүү дээ. Амьдрал байна шүү дээ тэгээд. Манай Einstein карт. За энэ Einstein картны хувьд бол маш ашигтай шүү манайхаа. Та нарт хэлэхэд энэ бол буцаа олголт бол байдаг. За мөн одоо сүүлийн GSCU гэдэг олон дэлгүүрүүд байгаа шүү дээ. Тэндээс бол 20% буцаа олголтоо. За мөн одоо Netflix мөн одоо энэ Tabo буюу одоо нөгөө гадар next бусад нөгөө интернет олон улсын худалдаа авалтуудаар шахаад бол хөнгөлөлттэй жилд нэг удаа авахд 20% хөнгөлөлттэй. За тэгээд дээр нь буцаа олголтууд маш ихээр олгодог. Тэгээ би өөр энэ карттай гэхдээ 20 энэ картанд бол буцаа олголт байхгүй. Ягаад гэвэл 21,000 төгрөгтэй карт юм. Зөвхөн энэ 21,000 төгрөг нь 21,000 шоунд зориулсан карт. Миний яг хувийн карт бол энэ дотор явж шүү. Тэ. Миний энэ бол яг одоо буцаа олголттой юм карт нь яг миний нэртэй байгаа. Тийм учраас ядахын тулд би бас өөрийнхөө картыг угаасаа хэрэглэхгүй юм чинь энэ 21 яар тий босоо авахгүй нэг юм. За баярлалаа. Манай багийнхан аягүй сайн баярлалаа бүгдэнд нь. Баярлалаа манайхаа. Оройд эцэнд уучлаарай. Дараагийн өрөлтөө шир байвал их сайн байна. Өө штэ юу яриад байгаа юм бэ? Одоо эн чинь би жингээр би сая 3,100 төгрөгөөр 5 онд болж байгаа шүү дээ. Тийм ээ? Надад ногоо байгаа шүү дээ. Одоо би энэ дэр би бол өнөөдөр бол өөр дотроо би 3,000 төгрөг өргөж бодож байгаа ч гэсэн. Гэхдээ би орой яг уу надад юу вэ шүү дээ. Тийм ээ? Надад боломж байгаа. Мөнгө өсөх боломж байгаа. Тэгэхээр юм байна. Хүнчлөөсөө илүү хөлөөж ийсэн нь ийм учиртай байж. Үгүй шүү дээ. Энэ бол одоо зөндөө юм би нэгөр. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл аз жаргалтай гэр бүлийн хэрэглээ Maxi Pro. Ивент тэтгэгч бүх төрлийн найрлаганд төгс зохицох Altero. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн тань зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шатыг таны гоо сайханд Nature Republic. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн судалгаа туршилтаар батлагдсан эхийд цор ганц антибиотик төсвөртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, ходоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хаталт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro шилтэй бактерийг Монгол хүмүүр хэрэгжилж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Гой хамгийн
хамгийн гоё. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Матча латте. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн тань зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч. Байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Хэлбэр хоригдлалтай Lady Card. Худалдаа хөгжлийн банк. Энд ирсэн бас их сонирхолтой байна. Гэтэ яг миний энэ үнцэг миний хувьд айгүй үн цэнтэй байна. Яг энэ зогсож байгаа үнцэг. Тэнд миний дунд ахын хийсэн тэр морин уурын татж байгаа хөш байна. Тэгэхээр ингээд Монгол улсын хаанч очсон тий миний удам усаа гэр бүлийн хүрээллийн одоо энэ бүтээлүүд тий ингээд нүдний минь үзүүрт торин ингээд зураагаад байж байгаа харахаар надад ингээд өөрт минь энэ гэр бүлийн нэг гишүүн болсондоо үнэхээр бахархалтай байна. Бид нар нөгөө нэг хэдэн оны үед Монгол улс тийм байжээ гэж нэг юм зэгцтэй хот үйдэг тийм зураглалууд өгдөө шүү дээ. Хороол ийм байсан юм уу? Хөө энэ циркийн хэсэг ийм байсан юм уу гэж нэг харагддаг шүү дээ. Нэг тийм сэтгэл татан мэдрэмж. Тийм нэг юм зэгцтэй хот юм байна. Надад яг тийм нэг дурсамж санагдмаар тийм гоё санагдсан. Хүү миний дүүнэр. Сайн уу? Ямар хөөрх юм бэ? За. Ямар хөөрх юм. Ямар хөөрх юм. За баярлалаа. Ой. Яа, энд байгааг яаж мэдэж ирсэн? Матер нөгөө нэг 25 дахь телевизтэй холбогдоод зөвшөөрөл аваад эргэлтээр очиугээ тэгээд зорж хоёр дүүний илээ. Баярлалаа. Аргагүй штэ нөгөө тий уучлаарай нөгөө манай нөгөө нэг ресорт чинь шүлжээ байхгүй. 3G 4G тэгээд бас уцны шүлжээ байдгүй газар байхгүй юу? Тийм байна. Тэгээ хоёр дүндээ дүүрийн хаан. Брэнд дэхүүний дээжсэн. За баярлалаа. Яар хүнд юм бэ? Баярлалаа. Маш их баярлалаа. Ингээд миний хоёр дүү болоод ингээд миний амьдралын гоё дурсамжууд дээр маш гоё орж ирж чаддаг. Тэгээ миний бизнес хамтрагч нар маань байгаа юм. Тэгээд хүн шиг амьдарч чадах юм бол хүнээр тутахгүй амьдарч болдгоо юм байна гэдгийг бодоод би алхам тутамдаа мэдэрдэг. Тэг үнэхээр их баярлалаа. Ямар хөөрхөн дахин тэрвэрээ. Битээ хөөрхөн. Хоол бол юу юм бэ? Сэтгэлийн дэм амар чухлаа. Чи нөгөө хоол идэж болохгүй учраас бид ямар ч нэг хүнсний юм аа. Тийм шүү дээ. Дандаа гоо сайхан бүтээгдэхүүнүүд байгаа шүү. За баярлалаа. Тийм. Маш их баярлалаа. Та байгаа зүйлдээ талархах тусам байгаагаасаа илүү их юмыг авна. Та байхгүй зүйлсээ анзаарах тусам танд бүхий л зүйл хангалтгүй санагдана. Oprah Winfrey. Өнөөдөр манай нэвтрүүлгийн оролцогчид нэгэн чухал даалгаврыг биелүүлэх болно. Хөдөлгөл хөлс, зогсвол зогц гэх дүрм энэ даалгаварт яг тохирно. Дархан хотын соёл амралтын хүрээлэнд стрит фуд гудамж байрладаг. Энд манай оролцогчид өөрсдийн мэрэгжилээрээ ажиллах болно. Гэхдээ үүний зэрэгцээ борлуулалт дээр анхаарч 30 минутын турш хийгдсэн нийт борлуулалтын орлогын 20%-ийг өөрийн болгох учиртай. Ингээд тэдэнд амжилт хүсье. За ойлгомжтой. Даалгавар. За тэгээд бэлээ ямар цсэн. Болж байна. Надад бол орц найруулал яг бол болж байна. Одоо хийгэл үлдлээ, борлуулгал үлдлээ. Киоск маань болохоор зэрэг dark chicken буюу одоо энэ хавьдаа бол маш алдартай. Тэгэхээр би бас энэ манай боломжийг олсон dark chicken-ийн хамт олондоо баярлаа гэж бодож байна. Тэгээд надаас худалдаа авсан хүмүүс урамшуулттай шүү манайхаа. За тэгээд би болохоор өнөөдөр арай эдний ярих дээр бас арай өөр жоохон порцн нэмээд ч юм уу те.
одоо жоохон тортилла тортиллоны гуралтай бас хамтраж хийж ин л да. Жоохон 16 шиг нэмж гинэ гэдэг шиг. За манай chicken cup chicken шинэ үсгэлээр гарч байна. Miko cup chicken гарч шүү. За шинэ төрлийн cup chicken гарч байна. Октодоо урамшуултаа шүү. Cup chicken авсан хүнд урамшуултаа байгаа шүү. За салдадныхаа байцааг хийгээд угаацсан тавилаа. Гой хүмүүст үзэмжтэй. За. Тэр альва зүйлд баригдах дургүй гэж хэлсэн байхаа. Өөрийн найруулгыг хийж байгаа нь энэ. Зүгээрээ манай дүүчиг тав юм уу? Сайн байна уу? Тавтамаар л. За ахын дээр шинэ төрлийн cup chicken гарч байна. Тий. Эндээс авах уу? Ахын ч гоё хийж өгнө. За маа. Хоёулаа ирсэн чи хоёул гоё цай өгч. За. Баярлаа. Маахан дөө. За маа баярлаа. За одоо тооцоог нь манай энд ийшээ хийчихнэ. За. За cup chicken аваарай. Шинэ төрлийн cup chicken байна. За манай. Оо за баярлаа. За одоо би тэнд бэлнийг авах одоо хийлгэж авах уу? За бэлнгээс авах уу? За баярлаа. Аваа. За баярлаа хандаа. За мөнгөний тооцоог нь тийшээ хийчихээр хандаа. Би бас чамд гоё бэлэг өгнө. За баярлаа. За ямар ч гэсэн хоёрыг борлуулсан бас гайг болж эхэлж байна. Урам сэргэж эхэлж байна. За cup chicken гарч байна. Шинэ төрлийн cup chicken гарч шүү. Урамшуултаа байгаа шүү. Бэлэн энд бэлэн байна. Шууд маш хурдан гарна юусе. Сайн байна уу? Оо за. Шууд бэлэн авах энэ хийцэн авах шууд. За тийм. За маа. Манай cup chicken авсан бас би ингээд гоё цай бэлгэлж байгаа шүү. За яа. Тий. Баярлаа. За баярлаа. Ингээд гоё. За сайхан болоорой. За цаг харцсан байгаа явж байгаа хаа тий. За баярлаа. Бас ихний 2 худалдаа авалт 3 худалдаа авалт хийчихв. Тэ? За шинэ төрлийн cup chicken аваарай. За cup chicken аваарай. Урамшуултаа байгаа шүү манайхаа. За сайн байна уу? Сайн байцгаана уу? За энэ хэдийг авах вэ? Энд ингээ бэлэн гарцсан байна. Хэдийг? 5-ыг. Оо за баярлалаа. За би 5-ыг одоо манай юу яагаар ахын доо маха бэлдээрээ энэ дээр би хугацаатай учраас гялцахгүй болохгүй байна. 5-ыг аваа гэсэн те. За 3 одоо би 2-ыг хийгээд. Гинтийн захиалгадаа дарагдаж байна шүү. Энэ бол сайн мэдээ. Борлуулалтын дээд хэмжээ заагаагүй юм чинь хүнчлийнхөө хэрээр биш, хөлнийхөө хэрээр жих боломжтой. Харин энэ үед Солонгон ашт борлуулалтаа гарчээ. За сайн байцгаана уу. За өнөөдөр Солонгон ашин дахны нэгэн гоё зуны оройг хамтдаа өнгөрүүлэх болсон байна. Ингээд манайх бол өнөөдөр шорлог зарж байгаа. Ингээд та бүхэн маань шорлог худалдаа аваарай. За ингээд манай шорлогнууд болохоор өвгөр гахаа дахиа гэсэн 3 сонголттой байгаа. Өөр? Өвгөр хонь гахаа дахиа гэсэн 4 сонголттой байгаа шүү. Шорлогны үн маань болохоор 25,000 төгрөгийн үнэтэй. За ингээд 21,000 реалити шоунд орж байгаа. Тэгээд 20,000 төгрөгөөр одоо 4 төрлийн шорлогын мань худалдаа аваарай. 30 минутын дотор л одоо ингээ борлуулах боломжтой учраас та бүхэн маань одоо Дархан хотын залуучууд маань Солонгон аштайгаа дэмжээрэй. Ингээд за ингээ бүгдээрээ худалдаа авалтаа гэрээ захиалгаа өгөөрэй. Захиалгаа аваад эхэллээ шүү. За хамгийн дөрөвний залуучууд түрээд ирээрэй. За юу авах юм? Шорлог. Юуны шорлог авах юм? Дахиад. За одоохоо. За дахиад авах шорлог. Дараагийн өмнө маань за ямар харцгал өхөр авах уу? За түр хүлээж агаарай. За одоохон хэлээ. Ингээд тэр ч бас мөнгө өсгөх даалгавартай гарчээ. Зэрэг барайнаас гарсан тогооч нарт маань яг ижил 30 минут байна. Дансан дах мөнгөө өсгөх бас нэгэн боломж учраа зөвхөн тогооч хийгээ зогсохгүй мэдээч. Шорлогоо худалдаж аваарай. Ингээд 15 минутын дотор гарна шүү. За ингээд бүгдээрээ захиалгаа өгөөрэй. За мэдээ юу захиалах юм? Шорлог 20,000 төгрөгийн үнэтэй гахаа дахиад хонь өхөр байгаа. За өхрийн махнаас 2. За шорлог байгаа. Дан шорлог байгаа. Өхөр гахаа дахиад хонь байгаа. 4 төрлийн шорлог байгаа. Нэг хонь нэг гахаа. Нэг хонь нэг гахаа. Нэг хонь дахиад гахаа 2. За дахиад гахаа 2. 15 минут хүлээн шүү. За юм ээ дөө. Яг за. За дахиад махан шорлог захиалсан юм байна уу? Дахиад махан шорлог захиалсан ирээд аваарай. Чи хэлээ тий? Оо мэд яг өгнө. Анхны үн шүү дээ. За баярлалаа мэд. За.
минут. За мөнгө юу ялаа? Өгсөн үү? Нөө за. За баярлаа. Одоо чи үхрийн мах лөө. За ойлголоо. Одоохон за хүлээж агаарай. За саяны пицца затсан шигээ хэмжээтэй цацчих уу? Зах руугаа тий. За. Өөрөө ямар нэвтрүүлэлт орж байгаа юм бол? Сайн байна уу? Сайн байна уу? Би 21,000 reality show-нд орж байгаа нь ороод байж гинэ. Энд одоо хоол зараа зогсож чинь 30 минутын дотор хамгийн их худалдаа авалт хийсэн үн ялгарчлах юм байна л да. Өнөөдрийн тэмцээний өдөр болгон тэмцээн тий. Ингэж н одоогийн байдлаар нэг нэлээд олон шорлогын захиалга авсан чи одоо ингэ шорлогч бас минутанда болд юм байна. За ямар юу ах вэ? За үхрийн мах. Өмнө захиалсан уу? Сая захиалж байгаа юм уу? За үхрийн махтай шорлог. За ойлголоо. Одоо түрүүн тэр залууд хэлсэн маа. Хэлсэн юм уу? За одоо. За одоо хичээж ажиллаж байна. Амар халуун байна. Дээр нь би өдөрт 1000 төгрөгөөр амьдэрдэг болохоор энэ хоолны үнэр аюу хэцүү байна. Дулаахан инээрээ салхилах залуус гэр бүлүүд их байлаа. Хөл хөдөлгөөн их байх нь манай хоёрт ч ашигтай бизээ. За эхний үхрийн махан шорлог захиалсан хүн ирээд аваарай. Ганц үхрийн махан шорлог захиалсан хүн байна уу? За. За баярлалаа мэдүү. За баярлалаа. Маш их баярлалаа. За ингээ 3 дахь пиццаа гаргах гэж байна. Энд миний сая пицца болцсон байх хэвээр. За. Болцсон байна. За хүлээж аваарай. Одоо эхнийхээ энийг гаргаач. Сүнстэй ондоож байна. Тийм штэ. Чи хүн чи юмд гаршин гэж байна штэ. Сэрэг аваарай. Тэгээд салфетка аваарай. Маш их баярлалаа. За одоо миний дүү юутай вэ? Салямта пицца. За. Солонгон аашдын өвдөстэй 4 төрлийн шорлогтой дархны олон залуустай дулаахан нэгэн оройг хамтдаа өнгөрүүлж байна. Дими бахан ажилуулаагүй данс тооцоотоо даалгавар юм шүү. За юуны шорлог авах юм? Дахианы хасны хийх дахиа үхэр. За. За ойлголоо. Юу вэ миний дүү ямар вэ? Дараагийнх нь ахаад 2 юм уу? Тага 5 chicken. За кап chicken наачаахан доор өндөр 12,000 байгаа. 13. Уустараа тэгээд юу яаж байгаа шаханд гоё урамшуултаа цай өгж байгаа шүү. Одоо ер нь одоо шууд наадах чи бөөндөө давал шууд бүгдийг өгдөг цайгаа. Гурыг авъя. За баярлалаа миний доо та манай азтан боллоо маа цай. Энэ өгдөг маа миний доо гоё. Энэ ингээ шууд тэр чигээр аваа яваа. Гурыг авъя гэж наа 3 манай кас. Яваа ахын доо 3. Галтогооч ингэж нэг буцалдаг да. Оба. Энэ хавьгаа хамгийн дүүрэн гинэ өгнө. Яа минь доо. Томондог баярлалаа хэндөө. За одоо 2 хүлдлээ манайхаа. Хорвогийн хамгийн одтой хүн 2-ыг нь авна. За кап chicken. 2 үлдлээ.
За ингээ хамтран ажилласан дүү нэр хэмлээ одоо мартсан байсан дөө. Дөлгөн. Оо миний том охины нэртэй адилхан юм байна шүү дээ. За хамтран ажилласан Дөлгөндөө бах баярлаа. Тэгээд за Дөлгөндөө баярлаа. Дүүдөөс ингээ мачаа латэ тий. Ногоон цааны латэ өгж байгаа. Тэгээд хамтран ажилласан ажлаа саягаар юм дөө. За одоо ингээ энэ миний үргэлжлүүлээд гоё халуун баригсан бол гурил нь гоё зөөдөрч шүү. За хоёулаасаа сая гялцлаа шүү дээ. Тэгтээ зохороо. За амжилттай байлаа. Өгсөн даалгавар бол маш амжилттай хийсэн гэж бодож байна. Тэгээд таны одоо энэ шоунд амжилттай оролцоосаа гэж. За баярлалаа. 30 минутын хугацаанд нийтдээ 17 кап чикен гаргасан байна. Нийт кап чикнийхаа одоо цалингийг л одоо олох гээд байна. 10% тий. 10% 20% нь 13,000-аар засна гэдэг чинь 2,600 төгсөг. Тэгээ нэг кап чикний 44,200. Бунцаач юм шүү. За баярлалаа. Йоо би ингээ дээр 200 морьс заа. Ингээд өнөөдрийн цалингийн чинь 10 баярлалаа. Йоо ингэдэг шиг. За стак баярлалаа. Йоо би бүр бунцаацсан биш 21 хэд нугалсан бэ? Одоо шүтэж гिचлээ. За баярлалаа. 44,000 гоё штэ ёо энэ ч өөрөө ингэж бас ингэж юу яа гэж бас ховор тохиолдол штэ тий. Тэгээ би бас баярлж байна. 21,000 reality show-ныхаа мөнгийг даблтаад авчлаа. Өмнөхтэй ингэ 60 эд. Одоо цаашаа би гоё амьдрах юм байна. За баярлалаа. Хөдөлмөрийн шимийг өртлөө. За баярлалаа. Танаа хамт олонсон баярлалаа. Энэ гоё ажлынхаа талбарыг надад бас ингэж итгэж хүлээлгээд бас ингэж 30 минутыг өөртөөхөө бас хүч хөдөлмөрөөс нь хүнстуулангаас ингээд зориулсан би бас маш их баярлж байна. Тэгээд танаа хамт олондоос амжилт хүсье. Тэгээ энэ завшиг бас бас танах жоох ихламчаа. Давуудлаа гэж болно шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо Дархан хотод та бүхэн эрэхтэй одоо манай энэ Dark Chicken гэдэг юм сайхан чикентэй газар байна. За энэ бол Cup Chicken. За тэгээд энэ дээр одоо удаан гомонтой ураг, тако, начо тий ус ундаа гэдэг ингээд ер нь бол эднийх бол энэ cheese cake-эр бол Cup Chicken-эр бол маш алдартай газар юм байна. Тэгээ би бас энэ алдартай бас энэ хэвдээ алдартай газар ирсний бас ач хаваа байсан болов уу гэж бодож байна. Тэгээд Улаанбаатароос ирж байгаа хүмүүс байвал та бүхэн одоо энэ манай Dark Chicken дээр ирээд бас идээд амтлаад үзээрэй. Олоход айгүй амарх юм байна. Алсын аргач нэ те. Яахан зүүн талд харалтай байдаг юм байна. За ингээ баярлалаа. За дахиад өхрийн шорлог авсан бүр ирээрээ. За маш их баярлалаа. За дан өхрөлөө. За хоёр өхрийн махан шорлог захиалсан юм байна уу? Хоёр өхрийн махан. Энэ тийм наач. Йоо энэ ч та. Яман дөрөөр амьдарч байгаа юм шиг болоо. Шорлог хийгээ зогсоод та. Хоёр өхртэй юм ээ. За ямар ч байсан Дархны ойрог бол үнэхээр мартагдчихгүй сайхан өнгөрүүллээ. За надад ирж захиалга өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Захиалга авах хугацаа бол одоо ингээд дуусчихсан байна. Гэхдээ бол хүрэлцэн ирсэн хүмүүстээ бол одоо шорлогоо хийж өгнө. Тэгээд одоо хүндэтгэн үзнэ. За ингээд баярлалаа. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Гэхдээ ер нь гал таваа гэдэг чинь нэлээд ачаалттай ажил шүү дээ. Жижиг том нь хамаагүй. Ерөнхийдөө бол уур чадвар гэдэг л юм явж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь хүн бол өөрөөсдийнхөө гал тавандаа л эзэн байдэн штэ. Тэгэхээр би бас дүүд одоо хамтран ажилласан дүүдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За намайг дэмжиж одоо шорлог бодолтой авсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд захиалга өгсөн учраас би та нартай үйлчилнэ. Маш их баярлалаа. Амжилт хүсээрэй. Надаа би өдөрт 1000 төгрөгөөр амьдарч байгаа хүн шүү гэн. Хоолны өнөр аяйхуу хэцүү байна гэдэг. Та манай ингээ стрит фудтай хамтаа хийсэнд маш их баярлалаа. Өнөөдөр та манай стрит фуд 30 минут дотор 390 сая төгрөгийн орлого олсон. Тэгээ тэрний 20% нь 61,800 төгрөг болсон. Оо баярлалаа. Маш баярлалаа. За 390 сая төгрөг 30 сая төгрөг хийсэн тийм. Тэгээ тэрний 20% нь 61,800 төгрөг. Баярлалаа. Таны нэвтрүүлгийн цаашид амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За тэгээ ингээ хамтран сэтгэсэн одоо манай кассыг барьсан, мөн дээрээс нь миний гал таванд хамттай байсан хоёр дүүдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас надаар үйлчлүүлсэн хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Анандагийн гарын шорлогыг захиалсан азтай үйлчлүүлэгчтэй цаг дууссан ч үйлчилсээр. Мэдээж нэвтрүүлгийн 4 мясаар 30 минутад багтсан захиалгын үнийн дүнгээс өнөөдрийн урамшууллыг олгож байгаа билээ. Хийж өгөлгүй ахвтээ өгч штий дэрнийг сүртэй юм уу? За одоо яах вэ энэ? За хачраа бэлтгэв. Азтай, одтой эрхэм оролцогч тийм нь өнөөдрийн даалгавар амжилттай. Хувьдаад хүн зандаа үйлчилж тогооч гих эрхэм хүндтэй үүргээ гаргуун сайн биелүүллээ.
Олон хүний сэтгэлийг аз жаргалаар дүүргэсэн нэгэн дурсамж Дархан хотын залуусын гудамжинд ийн тэмдэглэгдэн хоцров. 21,000 төгрөгөөр 10 хоног амьдрах хүндхэн энэ давааг бүсээ чангалж оролцсон нь олон билээ. Харин өнөөдрийн урамшуулаар тэд энэ бүсийг сул тавих хэсэг нь өөрсдийнх нь мэдэл билээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгалийн эд шидийг таны гоо сайханд Nature Republic. May thy knife chip and shatter. Бада. Сэмэнэ үү? UB комедигийн бата мөн үү? Тийм ээ, бата. Та сэмэнэ үү? Худалдаа хөгжлийн банкны маркетингаас ирж байгаа маа. Танд хамтран ажиллах санал тавих гээд. Сайн байна уу? Хамтран ажиллах боломжтой. Та манай Einstein картны хэрэглэгч болсон санал тавьж байгаа маа. Би ч Einstein карт хэрэглэгчтэй. Манай Einstein картны кэшбэкийн сурчлагын тоглох боломжтой байгаа. Манайхаар таныг тоглох саналтай байгаа. Тоглоно. Та өнөөдөр ирэх боломж байгаа юу? Танилцсаа байгаа лу? Өнөөдрөө гадаа чи ирсэн байна. Заалхлаа байна. Та Einstein картаараа Amazon, Netflix, Spotify, Steam болон Taobao сайтуудаас худалдаа авалтыг тутамд 10% кэшбэктэй. 10%. Мэ буцаагаад 10% ав. Энэ бол Einstein карт. Болчихно. Загтээ. Орчин үед агаарын бохирдол бидний өдөр тутмын баталгаагүй хүнс, эмийн зохицгүй хэрэглэнээс болж хүний дархлаас суларч өвчин эмгээг үүсдэг. Maxi Pro стресс, ядаргаа, нойргүйдэл, амьсгалын замын өвчлөл, вирусын гаралтай ханиа томооны үед дархлааг дэмжинэ. Харшил маршил ерөөсө бид нар мартсан байна. 4 жилийн хугацаанд ханиад шуухнаач бас бага зэргийн хүрдэг гэхдээ антибиотик бол октоос хэрэглэхээ болсон. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Гой хамгийн гой. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд Nature Republic. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Ginger latte. Ивент тэтгэгч дархлаа дэмжиж зүрх дулаацуулна. Ginger latte. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл аз жаргалтай гэр бүлийн хэрэглээ Maxi Pro. За өнөөдөр бас нэлээл явлаа. Тэгээд одоо сайхан ямар ч нэг амин дэмээс бас нэг балгач. Тэгээд оройд зэмж одоо хоол хийхээсээ болоод өдрийн сайхан шилтэй хоол байгаа. Энэ ч одоо бүр гоё чихэрлэг амтдад бүр гоё болчихлоо шүү. Хурдан алчдаг. Тэгээ өдөр бас нөгөө энэ гомго шараа тавьчихсан шүү дээ бас. Энд чинь бас гоё амны 100 юм өө сах гэл. 21,000 реалити шоуг зугаатай өнгөрүүлж байгаа хүн дээ. Би ч өнөөдөр эдэг симж авчихсан шүү дээ. Би бол угаасаа 3,000 төгрөгөнд юм авъя гэж бодсон. Харин бас дутуу авсан байна. Тэгээ уулнаас гурил авчдаг гэж бодсон. За гурилаа бай гэхэд би одоо чи нөгөө үнсний ногоо авдаг гэж. Бүдүүн ногоо. Тэгээ маргаашны оролцогчтой хоол хийх юм чи бас толгой бодож байна. Тэгээ өнөөдөр би нөгөө юу яасан шүү дээ. Жоо оройтсан учраас би өдрийн нөгөө оройныхоо хоолыг хийж идэгсэн бас зөв санаарсан байна. Ахиугаар орой үлдээсэн болсон байна. Нэс би бол бууз хийж идэх гэж бодсон. Тэгэхээр маргааш нөгөө одоо өрсөлдөгчтэй
Би хоол иж өгөх чинь өөрийнхөө хийгдсэн хоолныхоо юу одоо өсөлтөчтэй талыг хийж өгöd өнөөдрийнхээ авсан материалтаа оролцуулаад тэгэн гутаа бас өөрийгөө идэ альчна бас давхар. Хамсч болно шүү дээ. Өөрийнхөө хийснээс тэгээд ахаад айл холбоодно. Тэгэхээр маргааш бол гиз гарахд юм байна. Маргаашийн ерөнхий төлөвлөгөө ийхүү зурагджээ. Өнөөдрийн оройн зоог гурилтай шүл. Магад түүний хамгийн олон удаа идсэн хоол гинлээ. Бүгдийг иднэ. Шүлэндээ дөрвөн гутаа энэ давсан төрөл аюугаа тамлаа. Толгой нөхөө сайхан юм байна уу? Ярих юм болох. Гой тостой тий. Хоньны толгой нөхөө сайхан байна. Бид нар ч одоо баг бахта манайх ч одоо олоолаа байсан. Одоо ихтэй хөхтэй тойрол хүний нэг толгой газар хулдаас твсэж байгаа сууж байгаа иддэг байсан. Тэгээд тэрнээс хойш одоо ингэ толгойг яг өөрөө өрх тусгааснаас хойш ер нь ховор идсэн баха. Маш ховор. За өстө ганц хоёр үл гэж байгаа. Түүнээс хойш одоо ингээд 3 дахь юм удаа. Бүр ингээд өөрөө хоол хийгээд идчихэж байгаа нь. Тэгээ багын дурсамжгүй одоо манай ээж хоёр бол одоо амралтын үед бол хуучин шиг бүтэн сайн гэж тий. Бүтэн сайн өдөр болгон манайх хийстэй сайн дурдаг байсан. Тэр бол байнгын дурсамж тасал. Ингээд унтж байгаа за нөгөө ээж гоё бай цайгаа чанж байгаа гоё үнэртэй л хийгээл гоё шүү бас. Хүмүүсийг бас орой өч болцоо энэ аппетитийн хөдөлж байгаа бах. Тэгэхээр орой олж байгаа юм ч бас жоохон хөнгөө болоод шүлтөө болоод идэх хамаагүй дээр юм байна. Тэгээ бас хоолоос жоохон баяжуулж үзээд байна. Тэ амин димээр ингээд гоё. Maxi Pro-таа. Maxi Pro минь одоо аюу гоё болж шүү. Одоо яг гоё таньж эхэлж шүү энийгээ бүр. Тэ цаг бол нэдэ оройчлаа. Одоо хэд болж байгаа юм бэ? Хөөх 12 болох юм шүү дээ. Яг гоо ер нь бол ингэдэж шүү дээ. Орой унтахтаа идлээ идэх хүн өнөөдөр бие үснээр хийгээд янз бүрийн одоо би нэг мэдээд стеклаараа шатаацсан байгаа шүү баахан тий. Стеклаа уурга алдсан. Тэгэхээр ер нь бол хөнгөн маягийн хоол идэх зүгээр л тий. Тэгээ яг би яг мах идэж байгаа шүү дээ. Бас хоньны толгой идэж байгаа. Хоньны толгой минь бас гоё чанаа болгоцсон учраас гоё авахаа уушин дээр Maxi Pro утгаарсан. Тэгээд энэ зад энэ эслэг өндөрт учраас задаач байгаа. Хүн амьдрахын төлөө идэж, заримдаа эдхийн төлөө амьдарч байна. Гэхдээ аль ч үед хоол хүнс хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг байсаар ирсэн билээ. Аль цагт та ямар хоол идэх нь магад таны дурч гэлээ. Эрүүл амьдралын хэмнэлийг өөртөө багч гэсэн тусгаж явах нь зүйн хэрэг. Амьдрал баян 21,000 reality шоу нэвтрүүлгийн амьдрал бүрч баян билээ. Ор хоосон хонож болдгоо байхгүй юу? Тийм учраас бас ингээд хувцас тавиад байгаа шүү. Залхууд бол биш. За манай ингээд ивентч компани Nature Republic та миний оройны найз. Шүний найз. Одоо ир сайхан нүур гараа угааж аваад энэ тосоод өрхөөл сайхан маскнуудаа нүүрэндээ нааж аваад тэгэл унтандаа. Эхний өдөр туршлагууд маска наалтаа чигээр унтаад өглөө усан юу үдэ гэсэн чинь нүдэн дээр нэг юм цагаан маргад ингэсэн чинь маска наагаад унтцсан байлаа. Тэгээд дараа нь асуусан чинь тэгдгүү маа 20-30 минут болоод ингээд авчдгийг шүү гэж хэлсэн. Тэгээд одоо бол дурсахтай болж байгаа. Унтчих гад өө сэрүүдийг тавьчихж байгаа. За ингээд унтъя дөө. За сайхан амраараа манайхаа тэгээд намайг дэмжээрэй баярлалаа. Тэгээд та бүхэндээ хайртай шүү. Одоо энэ сайхан оройн одоо сайхан натамд өнгөрөөсөнд баярлалаа. Тэгээд та бүхэн ч гэсэн сайхан амраарай. Тэгээд ер нь бол 21,000-аар бас амьдрах гад хичээхэд үзүүл болдго юм байна. Олон зүтгэл хэрэгтэй юм байна. Дээр нь энэ тархиа жоох ажиллах хэрэгтэй л байдаг юм байна. За баяртай тэгээ сайхан амраарай. Тайван сайхандаа өнөөдрийн худалдаа авалтандаа бол хамгийн их баяртай байгаа. Өглөөний нөгөө цагаан уулын шанзнаас үлдсэн байгаа. Энэ маань үлдсэн байгаа. За энэ дээр болохоор булууны ясны бэлдэж гаргасан шүлөө би ингэж тооцоо. Ерөнхийдөө ийм ачаалттай байж магадгүй гэж бодоод энэ шүлнүүдийг ингэж бэлдэх аюу амар үдээ. Тэгээ маш ачаалттай үед бол шууд хийгээл хэлж чинь. Тэгээ шүлөө хийгээд баяншнаасаа 7 баяншаа хийгээд тэгээ өнөөдөр болохоор ингэж ясны шүлтэй 7 баянштай одоо энэ шанцтай шүлөө гэж бодлоо. Сая угаагаад бэлдээд тавьчихсан.
Одоо наадахыг чинь хоолоо идчихэд мөлжүүрийг гаргаж аавна. Эн чинь бол маш их хөдөлмөр бас маш их бүтээн байгуулалт шүү дээ. Одоо энэ ресортыг байгуулж оршин тогтмуулна гэдэг чинь маш их хөдөлмөр зүтгэл. Тэгэл бид бүтсгээл тий энэ устай болоход бас тий ямар их хөдөлмөрүүлээ тоог татуулна уус тэгэл эн чинь одоо нөгөө бүх одоо байшингууд чинь цаг хугацааны ирэхээр тий өөр эвдрэл гэмтэл гарна тэрийг сэргээн засварлан дахиж шинээр одоо энэ байшингуудыг байрна ажилчдыг байлгана ийм их том бүтээн байгуулалт хийчихэд хүн байхгүй бол байж болохгүй. За тэгэл дээр нь гадаа ногоон байгууламж бүтээн байгуулалт надад бол үнэхээр бас хөдөлмөр шингэсэн санагдсан. 7 баян шийчнээ домноод нэрслэр үеэс чинь 7 баян нэшүүлгээд домноод 7 баян нэшүүлгээд ачаалж штэ энэ чинь энгийн нөгөө эддэг хэлбэрээс арай өөр байгаа. Тэгээ дээр нь бол нөгөө хөдөлгөөн явдал судалтаа бол үнэхээр бас жоохон цуцж байна. Энэ болохоор юу штэ матча латте, за жинжер латте. За энэ латины бол одоо нэгдүгээр одоо ашиг тус нь бол яг миний амьдралд нөлөөлж байгаа нь бол бас аюу уйг нэгдүгээр. Бас хөөрхөн хүнийг сэргээж өгдөг. Хоёрдугаарт бол энэ жинжрийн үйлчилгээ гэдэг бол жинжер бол цагаан гайм л да хортлого тайлдаг, биеэс хорт байцыг гадагшлуулдаг юм үйлчилгээтэй. Ногоон цай бас адилхан. За биеэс хорт байцыг гадагшлуулдаг. За мөн дээрээс нь хаван хөөдөг үйлчилгээтэй гэдэг учраас энэ бол яг эрүүл мэндийн шин чанараас бол тун аятайхан зүйлээ. Эхний өдөр бэлтгэл ажлаа маш сайн хийсэн учраас одоо ингээ өнөөдөр ингээ хоол хийх гэж төвөг болохгүйгээр ингээл хийгээл бэлтчихэж штэ. Баян шин бэлэн, шүлэн бэлэн, өглөөний шанзан бэлэн учраас би одоо ингээ 5 минут хүлээг. За нэг 7-8 минут хүлээгээ сууж хаад баян шманд болчихно. Тийм учраас ингээд өөрийгөө ч гэсэн цуцаахгүй. Нэг өдөр одоо тий хуваарлалтаа сайн хийчих дараагийн цаг хугацааг бол маш сайн хэмнэдэг. Их ажлын ард өөрийгөө шагнах оройн зав бэлэн. За хүмүүс бас гайхаж магадгүй энэ ясныхаа хажууд яагаад суу хоол идээд байгаа юм. Энд ч одоо намайг тэтгэх хүнс юм чинь. Одоо нэгэн цэвэрлэлсэн юм чинь тэ хоолоо хурдан идгийн тулд тийшээ авиж тавихаас бас нэлээ ажиллагаатай санагдаж байна. Таус хийгээгүй гэхэд ямар гоё байна. Нөхрийн нөгөө яснаас гарсан мөлжүүрнүүд энэ өөхөн зүрн яг нэг гоё чөмөг шиг амтагдаж байна. 7 баяртай, амталсан шанзны махтай, ясны шүлтэй. Хоолоо идэ тамираад итгээд нам унтъя да. Одоо хамгийн чухал зүйл бол хоолоо идчихээд одоо нүүрнийхээ маскыг тавья гэж бодож байна. Нүрээ сайхан цэвэрлээд тэгээ одоо унтаж амарлаа. Та нар манайда эртхэн намайг амрааж өгөөч ээ. Үнэхээр юм бүр ингээд тамир дууслаа шүү. Амьдралд тохиох алтан боломжийг алсаас хайх хэрэггүй. Аз одонд байдаг бол аяа таны хажууд ч байж мэднэ. Алтан нар гэрлээ бидэнд авайдалхан хайрладаг хэмээн алдарт яруу найрагч нэгэнтэй шүлгэлж байсныг сануулъя. 21,000 реалити шоу нэвтрүүлгийн боломж хайсан, түүнийг олж авсан нэгэн дугаар энд жаргаж байна. Дуглан үзсэн танд тууштай үнэнч үзэгчидтэй баярлалаа. Маргаашийн энэ цагта эргэн уулзъя. Түр баяртай. Одоо энэ юу чинь амралтын гэдэг үеийн цай мангар босох хэрэгтэй. Хөргөвт дүүрэн хүнс гэж бодохоор бүр өрөөстэй. Нэнэхгүй байгаа ч яах вэ? Ястай нэр самсагийн ширхруулнаа нүд. Энэ шинэ анны махны амт ондон биш үү? Зутангаа угаар хаа дараа нь идэж уuna гэсэн ойлголт байхгүй гэсэн шүү. Мөн би нэг уумцнаа.